Стакны үйлдвэр гэдгийг сетик гэж ойлгоод тий одоо сетик гэж байдаг юм бол сетикний үйлдвэрийн нөө гэж ингээд бид хоёр хоорондоо ярьж байгаа байхгүй энэ амьдралынхаа энэ антай учирсан гэх юм уу. Харин тэгээ нөгөө нэг одоо бараг ингээ энэ үнтэй очих гэж солонгос эзэрж ирсэн юм шиг те. Аав маань намайг жоохноос ингээд аавын эрхэм нандин охин гэд өсгсөн шиг одоо ингээд аавын тийм нандин охиныг хайрлаж байгаа хань нь өөрөө бас тийм нандин гэдгийг мэдрүүлээд хайрлаад үнцэнтэй гэдгийг ойлгуулад ирэхээр улам илүү гоё өөрөөрөө гэрэлтдэг, өөртөө итгэл нэмэгддэг гэдэг юм амьдралын аз жаргалыг мэдрээд ингээ явд юм билээ. За хай манайхаа IMT podcast channel нэ тэгээд ойртоо бичлэгээрээ уулзаагүй утсан байна. Тэгээ өнөөдөр би ерөн сүүлийн үед энэ channel дээрээ мэдрэмжээ хуваалцъя гэж жижигхэн болонтой болохоор шийдсэн. За яагаад ийм болонтой болох гэж байгаа юм гэхлээр би саяхан пост оруулсан байсан та нар маань үзсэн бол те ер нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань аз жаргалтай дурсамж мэдрэмжч байна. Гоны зовлонтой одоо тийм мэдрэмжүүд ч байна. Тэгээ ер нь ямар ч мэдрэмж бай хөгжилтэй ч байж болно ажил хийж явах үедээ. Тэр мэдрэмжүүдээ зүгээр яг надтай хамтдаа ингээд хадгалаад үлдээчий гэж байгаа байхгүй. Тэгээд тэр постны маань дагуу ингээд надтай нэг үзэсгэлэнтэй эмэгтэй холбогдсон. Тэгээд ямар ч хэрэг яадаг мэдрэмжээ хуваалцах гад надтай хамтдаа хадгалах гад энд ингээд сууж юм те. Тэгээд юу ч гэсэн өөрийгөө танилцуулаад хоёлаа хадгалахыг хүсэн мэдрэмжнийхаа талаар жоохон цогцгонд дурдаад яриагаа цаашаа үргэлжлүүлье те. За баярлалаа. Та бүхэндээ энэ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Анги ТV-д ч гэсэн подкастт ингээд урьж оролцуулаад оролцох боломж олгосонд баярлалаа. Тэгээд өөрийгөө танилцуулбал намайг Аззаа гэдэг. Одоогоор Солонгос улсад ирж амьдраад 2 жил гаруй 3 жил болох гэж байна. Тэгээд өөрийнхөө амьдралд шинэ түүхийг нээж одоо шинэ алхам хийж Солонгос улсад амьдрах шийдвэр гаргаад ингээд яг одоо хүртэл ингэ явж байгаа. Тэгээд яг хуу одоо юу гэдэг энэ подкастт орё гэсэн шалтгаан маань ингээд одооноос 2 жилийн дараа 5 жилийн дараа магадгүй би өөрөө хөшөрсөн өнөөч гэдэг юм уу цаашлаа 4 хүүхэд маань ч гэдэг юм уу за манай ээж нэг юм хүн байсан байна да гэд энэ дурсамжаа энэ мэдрэмжээ өөртөө хадгалж үлдмээр санагцсан. Тэгээд нөгөө нэг юу болоод өнгөрвөө гэдэг шиг сүүлийн яг 2 3 жилийн хугацаанд миний амьдрал бас томоохон өөрчлөлтүүд, сорилтууд, зовлонтой жаргалтай үед бас ингээд тохиолдоод ингээд явсан байгаа. Тэгээд зүгээр энэ үеийнхаа мэдрэмжийг л та бүхэнтэйгээ хуваалцах гад өөртөө дурсамж болгож авч үлдэх гээ тэгээд ингээд оролцож байгаамаа. Баярлалаа. Би бас чамайг холбогдоход аягүй баярлсан яа. Тэгвэл ер нь ингээд хүмүүс холбогдохоор би аягүй гоё баярлж байгаа. Өөрсдөд нь ч гэсэн ингээд дараа нь хэдэн жилийн дараа энэ бичлэгээ ингээд харахад чиний сайн хэлсэнчлэн те охинтойгоо хүүтэйгээ те бүр ингээ өнөрөө олоолаа болсон. За ээж нь энэ үед ийм мэдрэмжтэй байсан байна. Ийм гоё залуухан те ийм гоё халуухан ингээд ийм амьдралыг та нарынхаа төлөө энэ амьдралынхаа ирээдүйхээ төлөө ингээд явж исэн байх шүү гэдэг нэг юм бичлэг дүрс бол ингээд мөнхөд ингээд үлддэг. Бид нар ингээд магадгүй энэ хорвоогоос явсан ч гэсэн дараагийн үе маань ингээд харах боломжтой гэдгээр аюу гой давуу талтай юм байлээ. Тэгээд би ер нь хүний ингээд дурсамжийг ингээд үлдээх бол хамгийн гоё буйтай бас тэ аз жаргалтай ажил юм байна гэж олж харсан. Тэгээд Азаа маань Солонгост ер нь хэдэн онд ирсэн бэ? Ер нь яагаад цаашаа ирэхээр болчихвоо? За миний хувьд болохоор Солонгост 22 оны өвөл иржсэн. Тэгээд яг ирэх болсны шалтгаан гэвэл нөгөө нэг бусдын л адил одоо мөнгөний төлөө гэж шууд хэлэх нь цаашаа юм тий. Гэхдээ дотроо бол тэгэл Солонгос явж ажиллая гэсэн л тийм бодолтой ирсэн л тий. Тэгээ Монголд байхдаа болохоор single mom байсан. Байсан гэж одоо өнгөрсөн цаг дээр ярьж байна тий. Тэгээд нэг охинтой яг нөгөө 17 18 он охиныгоо ер нь жоохон байхад нь яг байр авъя гэсэн шийдвэр тухайн үедээ гаргаж ирсэн. Ямар ч байсан өөрийн гэсэн орхиндоо болох хэрэгтэй юм гэсэн шийдвэр гаргаж ирсэн. Тэгээд Монголд ажилладаг байхдаа 17 онд цалингаа урьдчилгаагаа цуглуулж агаад байр авч ирсэн. Гэхдээ байр авахд болохоор надад нөгөө нэг урьдчилгаанаас гадна нэг 9 сая орчим төгрөг дутаад тэгээд тэрийгээ тухайн үед ээжийнхаа нэр дээр өөрөө байрны зээл авч байгаа учраас давхар зээл гарч болохгүй. Тэгээд ээжийнхаа нэр дээр зээл аваад тэгээд яг 18 он 19 онд яг нөгөө урьдчилгаа мөнгөө төлөх гээд 2 зээлтэй гэх юм уу
яг эхнийхээ цалингаа аваад байрныхаа зээлийг төлдөг, сүүлийнхээ цалингаа аваад ээжийнхээ нэр дээр авсан зээлийг төлдөг. Тэгээ яг 2 жил ингээд байр аваад авсан байрныхаа урьдчилгааг төлөх гээд гэдэг юм уу. Яг л нөгөө нэг Монголд байгаа нэг амьдралын нэг жишээ бол явчихж байгаа байхгүй. Тэгэж амьдрсан. Тэгээд 2 жил боллоо. Байрныхаа урьдчилгааг төлөөд дууслаа. Дараа нь яасан гэсэн чинь нөгөө байраа харсан чинь хос харагдаад тэгээд нөгөө галтгооны тавилга хамгийн эхлээ галтгооны тавилга хийлгэж байгаа. Тэгээд зураг төрөвч одоо буйдан угаалгын машин бүр автоматч гэдэг юм уу те. Яг нөгөө нэг айл байх ёстой эдлэл хэрэгсэл тавилга юмнууд юу байдیں۔ Тэр болгоныгоо нэгээр ингээ лизингдэж аваа. Тэгээд тухайн үед чинь нөгөө нэг банк усаас зээл гарах боломжтой. Тэгээд нөгөө PC-мол гэд байдаг шүү дээ. Одоо Монголд PC-молоос ингээ нэг тавилга 6 сарын зээлж аваад хувааж төлөөл тэгээ яваад исэн. Яг одоо яг тэр үедээ ингээд амар амьдралын төлөө зүтгээд байгаа юм шиг боловч одоо эргээд харахаар тэр үе маань миний амьдрал дурсамж болоод үлдсэн. Тэгээд яг 20 он чинь ковид гараад 20 он 21 оны сүүл хүртэл ерөнхийдөө ингээд байраа тохижуулагч гэдэг юм уу тэгээ өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгээ миний амьдралын 4 жил зүгээр нэг байрны төлөө явцсан юм шиг яг тийм үе болцсон. Одоо эргээд дурсахаар тэгээд нөгөө Солонгос яагаад ирсэн бэ гэхээр яалчгүй энэ түүхээ ярьж ээж цаашаа явах гэдэг юм л да. Тэгээд яг 22 оны ихээр гинт нөгөө өвдөд эмнэлэг тавьсан байхгүй юу? Тэгээ эмнэлэг тавьчихад шүн нэг яг эмнэлгийн орчин өөр амар эвгүй юм билээ штэ нэг тийм хүүтэн чим шиг ингээл хажууд байгаа хүмүүсийн ингээл тэгээ бүгд л ямар аз жаргалтай л хүн эмнэлэг тавьдаг гэжтэй тэгэл хүчин зовлон болон нөгөө өрөөнд хүн насваргач гэдэг юм уу янз янзын юмнууд ингээ харж байгаа. Тэгээд тэр үед нэг шүн ингээ унтчихагаад яг 3 өнгөрч хат гинт сэрээд гинт боцсон байхгүй юу? Миний амьдралын зорилго юу юм бэ? Би яг яах гэж амьдраад байгаа юм бэ те? Одоо миний тухайн үеийн байдлаар миний байрны зээл 2038 онд болсон. Одоо тэгээ хаашаа нэг байрны зээлтэй тэгээ зээлээ төлж дуусчаагаад байрны зээлээ төлж дуусгаад охиндоо нэг байр үлдээгээ тэгээ өгөх юм хаашаа би магадгүй тэгээд өглөө гэхэд зүгээр өөрийнхөө амьдралд бүтээсэн дурсамж одоо юу вэ гэд ингээд бодсон чинь байхгүй байгаа байхгүй юу 10 жилдээсээ яг зүгээр мөрөөдсөн ажиллаа бол тухайн үедээ хийж лээсэн л да. Би Монгол банкны эдийн засгч болно гэж мөрөөддөг байсан багада. Тэгээ яг зөвхөн тэр банкныхаа л эдийн засгч болно гэж мөрөөдөө. Тэгээд математикаараа конкурс өгөөд сургууль аваад тэгээд төгсөөд зөвхөн тэр газараа ажиллаж исэн. Тэгээд яг тухайн байгууллага маань одоо яг байгууллагын нэрээ дурсаад яг тий тухайн байгууллага маань бол миний амьдрал томоохон өөрчлөлт одоо хувь шиг юу гэдэг орон байртай болоход ч гэдэг юм охиноо таата тухтай өсгөж гэдэг юм уу тийм нөлөөлөл үзүүлээд ингээ явсан л да. Тэгээд яг тэр эмнэлэгт байх үед юу бодсон гэхээр ерөөсөө ингээ энэ янзаараа байх юм бол байрны зээлтэйгээ ингээ явж байгаа л цалингаа аваад зээлээ төлөөл яг хөө ингээ байраа тохижуулчлаа энэ төрөө болчлоо. Тэгээд ингээ зүгээр охиндоо нэг байр үлдэгээл өгөх юм байна. Миний өөрийн амьдрал ямар ч үнс нэг утга учиргүй ингээ дуусах юм байна л гэсэн тийм бодол орж ирж байгаа юм л да тухай үедээ. Тэгээ ерөн за яг хөө яаж энэ зээлнээс хурдан гарах вэ гэж бодоод тэгээд тэгсэн чинь тэгээд ер нь нөгөө манай монголчууд ч одоо тэгээд солонгосын бол ажил хийдэг. Солонгосын цалин чи Монголыг батгаад 2-3 дахин ихч гэдэг юм уу тий. Тэгээ ер нь Солонгос явж ажил хийл гэсэн тийм бодол орж ирсэн. Тэгээд анх яг Солонгост ирсэн зорилго маань өөрөө болохоор тэгээд яг 2 жил ажиллаад байрныхаа зээлийг төлье. Байрны зээлээ төлөөд дуусчих юм бол зээлгүй болчих юм бол за бас цаанаас давраад нэг машины мөнгө хийж гэдэг юм уу тий. Ирсний тараас тийм бодогдож байгаа юм л та. Тэгээд ингэж юм бол буцаад ингээд гоё Монголдо туртаа ажиллаа хийгээд охинтойгоо аз жаргалтай тавтаа тухтай амьдарч болох юм байна гэд тийм л бодолтой ингээд ирж ирсэн яг Солонгост ирсэн зорилго гэвэл. Ер нь яг бодит амьдрал чамайг яаж өгсөн бэ? Жишээлбэл одоо Монголд байгаа үеийн сэтгэл зүй те Солонгост ирсэн чинь ер нь хэр өөр байсан юм? Яг хөө Солонгос явахаар боллоо гэд виз гарч байгаа юм л та. Гэтэ би өмнө нөгөө нэг удаа Солонгост ирсэн бисээ. 2012 онд илүү 7 хоногийн хугацаатай зүгээр ирчээд нэг уулзалтаа оюутан солилцоогоор ирчээд тэгээд буцчихсан баггүй юу. Тэгээд тэр үеийн нөгөө нэг мэдрэмж байгаа ш. Тэр үед чинь бүх зардал цаанаасаа ингээд нөгөө групп ингээд оюутнууд хамтдаа иржсэн. Тэгээд яг анхны буудлын дээр буунгууд ингээд цаанаасаа бөөнөрөнд тосч аваад бөөнөрөө зочд буудалд байрлаад гадуур дотор орж гарахаар болвол ингээд бөөнөрөө яваад ерөөсөө ямар ч юм нөгөө одоогийнх шиг юм амьдрал үзээгүй зүгээр ингээд 7 хоног жаргаж байгаа л явцсан. Тэгээд сая 2012 онд иржсэн. Тэгээ 22 онд ирсэн хэрэг яг 10 жилийн дараа бие дагаад ирж байгаа штэ тий. Тэгэнгүүт нэг Солонгос гэдгсэн чинь өмнөх их төсөөллөөрөө жоохон төсөөлсөн байсан.
За. За нэг тийм газар байдаг да юм бэ гэд. Тэг яг 12 онд ирж байхад их чинь би жоохон оюутан байгаа штэ. Тэр үед надаа дурсамж юу илсэн гэхээр үеийн Солонгосын зам нь ямар гоё юм бэ? Хөдөөж явсан, төвдөж явсан. Ямар гоё замтай юм бэ? Манай Монгол ийм замтай болсон бол гэж бодож ирсэн. Тэгээ ямар ч газар орсон 0-тай, 0-0-ийн цаастай, аюу гоё тийм сэвэрхтэй, 0 нь ямар гоё юм бэ гэсэн. Тийм бодолтой ингээд яг тэр үеийн л надад үлсэн сэтгэл зүй тэр ахгүй сэтгэлгээ гэх юм уу мэдэрч. Тэгээд одоо болохоор эрэхтэй яг л тэр үеийнхээ мэдрэмжээр магадгүй төсөөлсөн. Гэхдээ яг бодиттой амьдрал арай өөр байна гэдгийг бодож л байсан л та. Виз гараад ингээ яасан чинь Солонгос хин байна гэж бодсон чинь за манай ээжийн талаас нэг ах маань байд юм байна. Аавын талаас нэг эгч маань байд юм ингээд юу яж байгаа байхгүй юу? Бодож байгаа. Тэгээд нөгөө ээжийн талынхаа энд дээр ахтай холбогдлоо, аавынхаа талын эгчтэйгээ холбогдлоо. Тэг яг үндэ нөгөө эгчигээ бас танихгүй байсан л да. Тэр эгч маань ингээд багаас л тэгэл хол өссөн. Аав ээжүүд хоорондоо таних болохоос биш. Би бол тэр эгчигээ мэдхгүй. Тэгээд нэг эгч байд юм байна гэж бодоод тэгээ аавраа дамжуулаад за манай өхний виз нь гарцсан. Ахын доо тосч явах боломжтой юу гэд нөгөө эгчтэйгээ холбогдоод тэгээд яасан чи харин манай эгч маань ах маань ч гэсэн эгч маань ч гэсэн ингээд аавын талын ээжийн талын хоёр ах эгч хоёр маань хоёулаа яг хөө тэг хүрээ дээрээ тосоод авъя гэж тэгсэн шээ. Тэгээд нөгөө нэг манай эгч болохоор намайг тосч авч байсан. Тэгээд чанаас тосч аваад хамт нэг хоол мол идчихээ. Тэгээд ажилд явуулаад нэг хөдөө байсан юм аа тухайн үед. Тэгээд хөдөөний үйлдвэрийн ажил байсан. Тэгээд нөгөө ихч шууд ингээд ажилд явуулаад автобус нэг орон нутгийн ингээд автобусын суулгаа явуулж байгаа байхгүй юу. Тэгээл ингээд явсан чи яг төсөөлөл маань жоохон ингээд буурж ирээл сонирн болоод гэхдээ би ганцаараа ирээгүй дүүтэйгээ хамт ирчихсэн нэг дүү охинтойгоо одоо манай дүүгийн ихнэр бид хоёр хонаас л ойролцоо л доо гэхдээ хоёулаа хамт ингээд Солонгост хоёулаа ажил хий гэсэн тийм зорилготой ирсэн. Тэгээд инээдтэй зүгээр нэг юм ярмаар санагдлаа. Ихтэйрийг нөгөө ажил хийх газар руу маань ингээд энэ автобусанд ингээд суугаа яваараа гэж хэлчихэд манай их ч өөрөө буцаад өөр ажилтаа учраас ингээд төрүүлээ явцсан. Тэгээд дүү битээр яг ингээд нөгөө автобусандаа суугаад явна гэж байжсэн чинь манай дүү анаа ундаа авах уу гэдэг байхгүй. Тэгээд би за тэгээ гэж тэгсэн чинь манай дүү сэв орсон тэр үедээ тэгээ орсноо ингээд хоёр том спрайт нөгөө нэг том нь литр 500-аас хамгаалаа. Хоёр том спрайт ингээд тэрэ гараад ирдээ. Тэгээ би гайхаад хүүе яах ч байгаа гэсэн чинь нэг дээр нэг гинэ. Хүүе тэгээ хоёр байдаг нь яаж байгаа том байдаг нь яаж байгаа гэсэн чинь хам цангаад байсан юм гээд манайд тэр үедээ нэг тэр мэдрэмж нь надад нэг амар хөөрхөн санагдаа. Тэр чинь нөгөө Монголоос гарахдаа 23 кг ачаанд хамаг амьдралаа хийгээд гарна гэж тэгдэж штэ тий. Тэрэн шиг ингээд бит хоёр нэг чамдаантай юмаа чирээ явж байгаа хэрнээ дахиад нэмээ нэг том унтаа. Одоо болохоор ингээд тэр үеийн сэтгэлгээ нэг тийм хөөрхөн юм үзээгүй юм шиг тийм одоо болохоор ингээд нэг тийм хөөрхөн санагдаад тийм дурсамжтай. Тэгээл нөгөө хоёрыгаа би бүр инээдтэй тэгээд нэгийн задлаад аяган тэгээ хоёр хувааж ууснаа. Үнэхээр сайн яах вэ? За чамдаамтай чи хэрэгтэй дээ гэсэн юм явчихмаа. Дараа уу. Тийм нөгөө хөдөөнөөс хатад ирсэн хүмүүс ямар байдаг лээ гэдэг. Ингээд Монголоос яг Солонгост анх ирсэн нөгөө Монгол сэтгэлгээгээр ингээд тийм үнгүй юм чи яд авчиг гэснээр тиймэрхүү. Одоо яг энэ юу бодохоор амар хөөрхөн санагдаад байдэ. Дүүтэйгээс заримдаа ярих юм хэлдэг. Тэгээд одоо дүүн Солонгост байгаа юу? Манай дүү юу Монголд байгаа. Солонгосоос буцсан байна. Байр холтой ажилласан байхгүй үйлдвэрийн. Тэгээд тэндээ үйлдвэрийн байранд яг тосч аваад бит хоёрыг байрлуулад тэгээд маргааш өглөөнөөс нь жинхэнэ амьдрал эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө захирланд хийж нөгөө хил мэл юуч байхгүй. Тэгээд дохио зангаагаар ойлголцоод болохгүй бол нөгөө нэг юугаараа утасныхаа транслейтер ингээл ойлголцоо. За маргааш өглөө 6 цагаас бэлэн бай ажилтаа юм байна гэж ойлголт бит хоёроос хоорондоо ярилцаал. Тэгээд юу яжсан өглөө 6-аас тэр нэг ажлын автобус ирж аваад хамгийн анх юуны нэг гоо сайхны үйлдвэрийн ажил хийж үзчихсэн. Өдөржингөө госоо ажил хийх чи амар хэцүү юм билээ шүү дээ. Яа хөл мөл өвдөөд хамаг яасан өвдөөд янгнаад бүр ёо бурхан минь юу хийж байгаа юм бэ гэж бодоод эхний өдөр бол уйлсаа уйлсан дүү битээр хамт гарсан л да гэхдээ тэгээд би энэ л хараад уйлаад өдрийн нөгөө цайныхаа цагаар уулзахаараа яа бас чам юм биш үү тэгээд тэр удаа тийж яриа тэгээд ерөнхийдөө явдалтай жоохон ядраад исэн гэх юм уу. Тэгээд хоёр чинь тухайн үед ингээд нөгөө нэг ажилд оруулж гисэн ихчтэй хэлээд энэ ажил амар жоохон явдал ихтэй болохоор жоохон ядраад байна. Байр хоолтой ингээд байрладаг ажил байхгүй юу гэд ихчтэй хэлсэн байхгүй юу.
Тэгсэн чинь за тэгвэл энэ нэг сөүл нэг юу вэ? Стакны үйлдвэр байна. Та ийшээ орох уу гэхээр нь стакны үйлдвэр гэдгийг сетик гэж ойлгоод тий одоо сетик гэж юу гэдэг юм бол сетикний үйлдвэрийн нөө гэж ингээд бид хоёр хоорондоо ярьж байгаа байхгүй. Тэр чинь яг ганцаараа өөртөө ойлоо болохоор бас ингээд ярилцлаа байгаа юм л та. Хол ингээд явд судалтай минь гээд голж исэн ажлаас бүр 7 дараа газар очичтээ. Аха. Гадаа ингээд кантинарт барилдаг. Тэгээ нөө кантинар маань жомтай, тэгээ нэг харахтай. Бүр яг оцсон шөнд бүр амар их шумуул мумуултай бүр бурхан минь. Тэгээ гүрээгээ тэгэл унтчихлаа юм л тухайн өдрөө. Тэгээ тэр болохоор стакны үйлдвэр нөгөө одоо зочд буудлуудын уран давуу, төсөр давуу өнтөр угаадаг тийм үйлдвэр байсан. Тэгээд өмнөх ажиллагаа олоод ихчтэй хэлээд ингээ ирсэн болохоор за хоёлаа угаасаа одоо өнгөрсөн тэгэл яаж исэн чи энийгээ хийгээл хийж эхэлсэн л дээ. Тэгээ тэр үйлдвэр маань юу байдаг? Цаг нь өдөр бишээ шөнө 4 цагаас эхлээд өдрийн 4 цагт дуусах. Яг бүтэн 12 цаг ажилладаг. Гэхдээ ажил нь дуустдаггүй. Яг нөгөө ирсэн орон хүчлийн давуугаа угааж дуусч ажил маань дуустдаг болохоор ажил нь дуусахгүй тэгэл юу яагаад илүү цаг хийж дандаа ажилладаг. Өдрийн бараг 17-18 цаг, өдөр 16 цаг ажил дууссан хэрнээ дахиад цаана угаах юмнууд ингээд үлдэхээр ялчгүй тэгэл ажиллахаас өөр арга байхгүй ажиллахгүй гэж хэлж чадахгүй. Хоёлаа угаасаа гадаа ингээд гүрээ гээдлэгцэн болохоор тэгээд өдрийн 4 цаг дуусаад орой илүү цаг хийгээд дандаа 7, 8, 9 центр хүргэдэг. Нэг удаа бүр орой шөнө яг оройн 22 цаг хүргэжсэн. Тэгэнгүүтээ 22 цаг гэдэг ажил дуусаад унтаал шууд босоод шөнө 4 цаг дахин ажилтаа гээл тэгээд бит хоёр тэр стаканда нэг 2 сар гараа ажиллаад тэгээ манай дүү бол буцаад явсан л та. Тэгээд би болохоор за ерөнхийдөө жоохон удна гэж бодож байгаа болохоор арай жоохон өөр ажил хийе гэж бодоод тэгэл тухайхаа нөгөө 2 сар ажилласан газраасаа гарч ирсэн. Тэгээ тэр үед бол амар хэцүү байсан. Гэхдээ тэрийгээ хэцүү гэж бас бодохгүй. За угаасаа ингээ бодит амьдралтайгаа хоёлаа эвлэрээ Солонгост ажиллана гэдэг ийм л байдгийн байна. Хүмүүс ингэж л мөнгө олдсон байна. Ингэж л мөнгө олох ёстой юм байна гээл тэгээл ингээл хоорондоо яриад тэгээд ажиллаж байсан. Тэгээд тэрний дараа болохоор дүү маань Монгол руугаа буцаад би тэгээд арай жоохон хөнгөн ажил олж ий гэж бодоод шигдаанд орсон. За 7 олны шигдаан. Тэгээд яг хуу стак яманд ботгоо цаг нь арай гайг болчихж байгаа байхгүй юу? Өглөө 9-ээс орой 9, цалин ч гэсэн арай жоохон өндөр. Тэгээд байр нь гоё тухтай. Тийм байсан. Тэгээд тэндээ нэг 7-8 сар ажилласан. Аха. Тэгэхээр нөгөө нэг би юу асуух гээд байна гэхээр одоо ингээд Солонгост ингээд би бас ингээд 11 дэх жилдээ амьдарч байгаа байхгүй юу? Тэгэхээр бас ингээд зөндөө олон юм л үзэж туулаад олон хүмүүстэй ингээд уулзаал олон хүмүүсийн амьдралыг сонсоод ийм л болж байгаа юм л та. Тэгэхээр зарим нэг хүмүүс ер нь ингээд энд удсан ихэнх хүмүүс л одоо ингээд яг иймэрхүү хацлыг ингээд үздэг байхгүй юу? Ихэнх нь одоо ингээд нэгэн тэрэл одоо ингээд ажилласан тэгээд харалцсан тий бизгүй болсон. Тэгэхээр чи одоо ингээд за ээж чи аав чинь би муу шүү гэл тэгэхээр хүн чинь ер нь за очиг гэхээсээ илүү за яаж игээл мөнгө л сайн олъё гэж бүр ингэ боддог юм шиг надад санагдсан. За ахиухан мөнгө олоод тий одоо юу гэдэг одоо юм тариа бүх юмд нь л ингээл одоо би л нэмэр олъё гэл ингээл нэг бодлын өөрийгөө бүр илүү ингэ золиосж байгаа юм шиг тий одоо за одоо надаас илүү одоо ингээд энэ мөнгө төгрөнд одоо нэмэр олох хүн одоо байхгүй тий одоо би л одоо ингээл сайн ажиллах хэрэгтэй юм байна. Тэгэл одоо ахиухан мөнгө төгрөг явуулаад энэ тариагаа ингээл авъя да. За одоо та нар минь 50 байгаараа би зохицуулнаа ч гэдэг юм уу тий. Тэгэл нэг иймэрхүү процесс болдго юм шиг байгаа юм. Тэгээд бас би нэг хэд хэдэн шүүмж бас сонсч л байсан. Жишээлбэл одоо ингээд нэг л хоёлаа ингээл ярьсан юм чинь санаа зовхгүй л ингээл яриг тий. Тэнгуул одоо жишээлбэл ингээл эцэг хэн ингээд өнгөрчхөөд байхад чинь одоо ингээд наанаасаа ирээч. Одоо Монголдо ирдэг хүмүүс ямар амар хатуу сэтгэлтэй байж юм. Одоо ингээд яагаад ирэхгүй байгаа ойлгохгүй байна энэ гэсэн хүмүүс бас нэрсээр байдгийн байлээ. Тэгээд би бодсон байхгүй юу. За ер нь яг ямар мэдрэмж байдгийг. Яг мэдээж очихыг хүсэн штэ. Гүүгээл очимор санагдсан үстэй. Яг ингээд очихоо өрөөлөх 2 цаг нисэл очих газар штэ тий. Тэгэд ер нь яг чамд тухайн үед яг ямар мэдрэмж төрж исэн бэ? Одоо ингээд за яваал очие гэж бодсон уу? Эсвэл яг тэр үед ер нь сэтгэл санаагаа яаж одоо ингэж төвчиж барьж те юу бодож ингэж
яас өнгөрөөсөн бол. Яг хоо миний хувьд тэр үед одоо мэдээж ах トゥ хамаатан саднаас тэр ялангуяа ээжийн төлөв хамаатнуудаас ч гэдэг юм уу одоо ингээ ирээ манай ээжийн нэг их чинь одоо ингээд ээж ч өнгөрчлөө ирээд ингээд шарилтны ядч ирээд мөргөө гэд хэлжлээсэн л та. Гэхдээ тэр үед нэгэнт ингээд яг би өөрийгөө зүгээр одоо тайвшруулсан ч гэдэг юм уу зоригжуулсан ч гэдэг юм уу миний гаргасан шийдвэр болохоор аавч байна уу ээж ч байна уу ах トゥ хамаатан садан хүмүүс ер нь тэгээл ингээд төрхөн үнэн буцаад ихтлийдээ шингээд ингээд насвархан нугасаа үнэн хинч хизээ өгөхөө мэдхгүй гэж би ингээд боддог. Тэгээ миний хувьд нөгөө өмнө эмнэлэгт нэг байгаад үнэхээр ингээд өөхөх төрөх гэдэг амьдралын зам юм байна гэдэг ингээд зур өөр дээрээ анзаараад харж исэн нэг тийм юу байгаа штэ кейс байгаа штэ тий. Тэгээд үнэхээр очмоор байсан ч гэсэн би юу ямар шийдвэр гаргасан гэхээр одоо ингээд очлоо гэд би ээжтэйгээ уулзах чадахгүй штэ. Тий. Уулзаж чадахгүй миний амьдрал цаашлаа үргэлжлэнэ. Ээж маань миний хувьд ээж байсан шиг би охиныхоо хувьд ч гэсэн ингээ ээж байгаа үүрэг хариуцлагаа хүлээн охиныгоо одоо амгалан тайван сайхан амьдрах хүсэл мөрөөдлийн дэмжиж ингээд байх ээж нь би байгаад байгаа. Тэгэхээр тэгээд яг нөгөө нэг ээж болсон хүн ээж маань ч гэсэн намайг за миний охин ингээд ээж нь бол ингээ өнгөрч ингээ магадгүй одоо биеийн байдлын байгаа. Гэхдээ миний охин та хоёрыг чи амьдрал угаасаа үргэлжлэнэ. Тийм болохоор ер нь ингээ битгий ирээ. Энд ингээ ээж нь ах トゥ хамаатан садан байгаа дүүчин байна ингээд болно гэд өмнө нөгөө нэг ээжигээ өнгөрөхөөс өмнө ээжтэйгээ ярьжсэн ярианууд бас байсан л да битэрийн хооронд. Тэгээд ээж маань ингээ бурхан болоод ингэж байгаа ч гэсэн ингээ алга болчоогүй зүүдэнд одоо нэг зүүдэнд ч гэсэн ирдэг уулздаг ээжтэйгээ өмнө өнгөрүүлж исэн дурсамжууд мэдрэмжүүд те харин ч нөгөө нэг бусад ингээд багадаа ээж аавыгаа мэдгүй хүмүүс яаж вэ би өдий 30 нас хүртэл ээжтэйгээ хамт амьдарсан байна ээж нь миний амьдрал тодорхой хэмжээнд ингээд түшээд тулаад дэмжээд ингээд амьдарсан байна гэсэн тэр зүйлдээ талархаад ингэж хүлээж авсан. Тэгээд яг ээжигээ алдсан тэр үеийнхаа юмыг яаж би чөлөөлсөн яаж давж гарсан ч гэдэг юм уу ийм гэхээр шигдаанасаа гараад тэгээд нөгөө нэг ээж маань хамаатны ах намайг ирж аваад ахиндаа очоод тэгээд чинь улсын баяр наадмын үеэс байхгүй 23 оны 100 7 хоног жилүүдээ ямар ч ажил хийхгүй юуч бодохгүй ингээд ахтаа ихчтэй эрхлээд ингээд амьдраад тэгээ байж аваад манай нэг найзаа чи юу яачгаа чонсоо сурчгаа чонсоо сурах юм бол эмэгтэй хүмүүсээс алдсан байх гэдэг байхгүй юу. Тэгэхээр за тэгээгээ тэгээ найзандаа очоод тэгээ нэг 2 өдөр дагаад чонсоо хийгээд яг эхний өдөр бол салингүй илдаангуу гарсан дараагийн өдрөөс нь ингээд илдаантай болоо тэгээд нөгөө нэг 10 хоног яг чонсоо сурна гэдэг ингээд явж байгаа байхгүй тал тийш ингээд хичээлтал өдөр болго өөр захирлын ингээд гар дээр очиад тэгээ нөгөө яг өдөр болго өөр захирлын царай гараад өөр хүмүүсийн царай гараад ажиллаа яаж сурах уу ажиллаа яаж хийх үү гэдэг ингээд инхээр нөгөө өмнөх тэр нэг зовлон гонигч гэдэг юм уу тэр маань баг зэрэг ингээд байхгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээ 10 хоног чонсоо сураа гэдэг ингээ явсан чинь миний барах ажил үнэхээр биш санагдсан. Яа хэрэндээ амар хурдан игээд байгаа хэрнээл болж хүмүүс чинь зөөр ороод гэлзуулаад гараад би бүтэхгүй тэгээд за би ч чонсон дээр бүтэхгүй юм байна да гэж бодоод тэгээд за яа гэм блэ гэж бодоод бэжсэн чи харин манай ихч над руу залгаад манай ажил дээр ингээд юу яалаа ажил гарлаа чи манад орох уу гэд тэгсэн чинь нөгөө дуун дээр нуухантас зөвшөөрөөд тэгээд ихчтэйгээ хамт ажиллаж эхэлсэн. Тэгээ одоо болохоор тэр үйлдвэртээ тэр нөгөө нэг юм өмсдөг тоглоом хийдэг амруушны үйлдвэр ахгүй юу? Ажил нь өөрөө үнэхээр сонирхолтой. Бүр нэг аз жаргалтай жаргаж ажиллаа хийдэг. Тэгээд хамгийн гоё юм нөгөө ажлын цаг нь өглөө 8-д очивол 5 тардаг, 9-д очивол 6 тардаг. Тэгээд бүтэн санд амардаг. Тэгээд амралтын нөгөө нэг 2 өдөр маань ингээд чөлөөтэй болоод ирж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ихжээгээ дагаад уулан талхдаг болоод уулан талхдаг монголчуудын хүрээлэлтэд нэгдээд тэгээд нөгөө нэг өмнө дандаа ганцаараа байсан болвол жоохын ингээд хүмүүстэй ойртоод нийгэмшээд нэгдээд ингээ ирсэн чинь нөгөө сэтгэл зүйн байдал ч гэсэн арай өөр болоод тэгээд зарим өдөр болохоор ганцаараа зүгээр өргөвч өөрөө таашаач хамаагүй тэр чинь нөгөө амралтын 2 өдөр амардаг болохоор тавтахын өрөө ингээл гараад дуртай газар руугаа ингээл яваал үзмээр байгаа газар руугаа яваал тэгээд ингээд өөрийгөө тайлгаруулдаг гэдэг юм уу. Тийм байсан. Тэгээ нэг удаа бүр Эверланд ороод ганцаараа тоглоод Эверландын нэг галзуу болгоно гэдэг штэ. Галзуу болгон дээр дараалаад 13 удаа сууж үтсэн байдیں۔ Тэр чинь нөгөө өглөөнөөс ахвалаад орой хүртэл ингээд очрлоо суухаар яг нэг хүн бол 13 удаа суудаг юм байлээ. Гэх мэтчлэн тэгээ ганцаараа бол солонгос сонирхолтой гэдэг юмнууд хийж үзсэн.
Тэгэл иймэрхүү зүйлүүд хийж тэг тухайн үеийнхаа сэтгэл зүйн байдлаа давсан гэх юм уу? Ер нь ингээд солонгос дээрээ л ажиллаж амьдрахаар тийдэж шүү дээ. Энд ингээд утсан хүмүүс айгу хүм муутай болсон гэл айгу хүм муутай тэгэл ер нь та нар яг мөнгөний төлөө болцсон юм байна. Энд ер нь найз нөхөд ерөөсөө гэж алхаа ч юм уу те яг л ингээл дор бүрнээ зарим нэг ингээл Монголоо ерөөсөө танихгүй өнгөрөөл те мэдлэгчгүй бараг намаа Монгол гэдэг юм бити мэдээсээ ч гэдэм юм ингээл өнгөрч авч шиний чамд анзаарчихсан зүйл нь юу вэ? Бүр ингээд дөнгөж гаднаас Монголоос чи ингээд орж ирэхээр энд байгаа утсан монголчууд ер нь үнэхээр тэр олонний хилээд байгаа шиг тийм болцсон юм уу? Эсвэл ганцхан тэр хүмүүс одоо нэг өнцгөр нь хараад байна уу? Яг тийм нэг хэсэг хүмүүстэй таарчаад л нийтэд нь энд уцсан хүмүүс бол хүн биш болсон гэдээ яриад байна уу? Чиний өнцгөр. Миний хувьд болохоор би нөгөө нэг энергийн хууль гэж байдаг шүү дээ, тэрэнд итгэдэг. Юу вэ гэхээр тухайн хүн өөрөө ямар энергийн хэлбэлзэлээр байна, тийм хүмүүсийг өөртөө татдаг гэж боддог. Тэгээд ягаад чи надад бол яг Солонгост ирсэн үеэс ахуулаад эгч маань тосч авсан. Эгч маань ажилд оруулж өгч байсан. Тэгээд дараа нь ингээд ажил хийж явж байгаа танилцсан найз нөхөд зөндөө байгаа, уулан алхдаг монголчууд байгаа. Тэгээд ингээд гадуур дотор явж байгаа заримдаа теннис тоглох гээд ингээд явхад хүртэл монгол хүмүүстэйгээ танилцаад ингээд явж байгаа. Монгол таав нурхад хүртэл ингээд монголчуудаа танилцаад уулзаал ингээд явдаг. Миний хувьд бол ерөөсөө ингээд монгол хүмүүс хүнээ байцсан юм, монгол хүн биш болсон юм гэсэн тийм мэдрэмж төрсөн юм ерөөсөө тийм юу байхгүй. Харин ч бүр ингээд би энийг гоё дэмжиж туслаад одоо ингээд намайг юу ч мэдэхгүй ирэхэд эгч маань тасч яваад ажилд оруулаад ингээд өгсөн шиг дараа нь тэгээд ах маань ирж аваад дараа нь дахиад эгчийнхээ ажилд ингээд ороод одоо ингээд 2 жил гоё ажиллаад ингээд байж байгаа шиг байж байгаа. Тэгээд одоо Монголд байхад нөгөө ажлын хамт олон хүрээлэл гээд байдаг штэ тий. Тэрэн шиг Солонгост ч гэсэн манай ажилд монгол эгч нар байгаа. Маш гоё юм хамт олон хүрээлэл нэг нэгнийгээ золондоо жаргалтай үед нь туслаад дэмжиж явдаг ийм сайхан хүмүүс байгаа. Надад бол ерөөсөө нөгөө ийм хүнд хэцүү тэр хүнээ байцсан ч гэдэг юм уу тийм сэтгэл мэдрэмж ерөөсөө ингээд төрж байгаагүй. Аха. Тэгэхээр нөгөө чиний бас харах үнцэг бас арай өөр байгаад байна шүү дээ. Би бас энийг нөгөө хэлэлмээр байсан байхгүй юу? Би бас тэгж боддоо ер нь ингээд нэг сайнтай муутай л байгаа штэ ганц Монголдоо ч биш. Ер нь аль ч улсын хүмүүстэй Солонгос ч гэсэн амар хүнээ байцсан хүмүүс байна. Бүр эсрэгээрээ бүр ингээд хүний төлөө төрсэн юм шиг сайхан сэтгэлтэй хүмүүс ч бас байна. Тэгэхээр нэг юм монголчууд болохгүй байна гэдэг нэг юм буруу харах тэр өнцгөө бас нэг солиод үзмээр юм шиг ихэнх хүмүүс тэгжиж баг улс их орны хөгжил ярих хэрэгтэй юм шиг тий бүр цаашлаад. За мэдгүй энэ бол ингээд миний л үзэл бодол тий нийлэх нь нийлээд авах гэхийн ухаанаар ханднаж. За тэрний дараа бас нэг асуумаар байгаа зүйл байна. Юу вэ гэхээр за миний 8 настай охин ингээд үлдсэн. Тэгээ одоо ингээд 11 настай болсон гэж ярьж шүү дээ. Одоо ингээд Солонгост ч ингээд хүүхдээсээ хол байгаа эцэг зөндөө байгаа шүү дээ. Ялангуяа ээжүүд ч юм уу тий ингээд өөр хүүхдээсээ хол байна гэдэг бол одоо үгээр хэлшгүй ер нь хамгийн хэцүү. Миний хувьд бол ингээд Солонгост ажиллаж амьдрахад нэг тийм хэцүү зүйл юу вэ гэвэл хамгийн хэцүү хүүхдээсээ хол байх гэж би хэлэх байхгүй юу. Тэгэхээр Азадын хувьд ер нь энэ асуудлыг ер нь яаж сэтгэл зүгээ яаж бэлдэж одоо яаж зэгцэлдэг вэ? Жишээлбэл охинтойгоо одоо яаж харилцаж чинь хүүхэд томрох тусмаа л ингээл татгшоо болоод тий тэгэл хол байх тусмаа л ер нь ингээл жоохон хөндөрөөл гэл тэгдэг штэ. Энэ асуудал дээр та хоёр маань ямар одоо арга хэмжээ авч чинь яаж харилцаж чинь охин хоёр? Яг уу санам гэхээр яг үнэндээ нөгөө нэг хүн ээж болоод их болоод ирэхээрээ яг өөрийнхөө төрсөн үрийг санана эсвэл аав ээжигээ санана гэсэн ойлголт дээр хүүхдээ илүү санд юм билээ. Одоо ээжигээ аавыгаа дүүгээ гэр бүл ах トゥ хамаатан саднаа санана гэхээс илүү төрсөн үр хүүхдээ санана гэдэг бол үнэхээр хэцүү юм билээ. Тэгээ одоо яг миний мэдрэмж болохоор магадгүй битгэрсэн гэж нэг ярьдаг штэ тий. Тийм байж магадгүй бүр үнэхээр эхлээд бол санам гэхээр санах гэдэг ойлголт төсөөлөгддөг байсан байхгүй юу? Одоо бол би санана гэдгийг хэлж чадахгүй байгаа байхгүй нэг тийм бүр ингээд миний жоохон үлдсэн охин одоо очиход ямар болсон байгаа бол гэж ядчил одоо ингээд хувц аваа явуулахад би багдуулах жишээний тийм болчихж байгаа байхгүй юу? Тэгээд яг охин битэрийн хувьд бол ингээд харилцаа үнэхээр нээлттэй байдаг. Багаасаа бит хоёр ингээд харилцаа сайн ярилцдаг.
ерөнхийдөө миний охины хувьд бол үнэхээр нээлттэй тийм гэж боддог. Одоо бол битээр ингээл хамаагүй ямар ч сэдвэр хамаагүй ингээл одоо миний охин өсвөр насруугаа орж ийн ингээд чөлөөтэй ярилцаад ингээд явдаг. Тэгээд миний охинтойгоо ажилладаг бас нэг өөр зүйл гэх юм бол би сэтгэл судлалаар одоо сурж байгаа. Ерөнхийдөө бол миний цаашдын зорилго мөрөөдөл эмэгтэй хүмүүс рүү чиглэсэн тийм сэтгэл зүйч ч юм уу ментор коучинг чиглэлээр ажиллана гэж боддог. Мэргэжлийн жоохон юу орж ирээд ээж магадгүй. Энэ нөгөө нэг сэтгэл зүйн карт гэж байдаг. Тэгээ энэ болохоор нөгөө мэдрэмжийн карт. Тэгээд одоо энэ карт маань өөрөө зөндөө олон ийм төрлийн юутай байгаа байхгүй юу? Одоо энэ дээр чинь ингээл зоригтойч гэдэг юм уу, тусч гарч гэдэг юм уу те дурсамжт гэдэг юм уу ингээд карт болгоно өөрийн гэсэн юм ингээд үгтэй мэдрэмжийг илэрхийлж байгаа. Зарим нь бүр ингээд 5-6 асуулттай. Тэгээ охинтойгоо заримдаа ингээд ярилцаж чадахгүй үедээ хоёулаа картаар ажиллах миний охин ингээд манай охин амар дуртай. Тэгээл ингээд картаа харуулж агаад за миний охин харж агаад ингээд дуртай картаа сонгоороо гэл тэгэхээр ингээд одоо энэ талаасаа тийтгэх гэл ингээд сонгоод ингээд гарангууд жишээлбэл энэ би санаа зовж ин гэсэн карт гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт за тэгвэл чи энэ санаа зовж ин гэдэг дээр чиний хувьд ингээд яг юун дээр санаа зовж сүүлийн үед яг юу тохиолсон яасан гэдэг ингээд зүгээр заримдаа шууд ингээд ярилцаж чадахгүй үедээ карта гаргаж ирээд ч юм уу нөгөө сэтгэл зүйн онцлог одоо мэрэгжлийн онцлогч гэдэг юм уу энэ дээр л одоо миний хувьд ажиллаж тэгээд охинтойгоо ярилцдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол охин битэрийн харилцаа үнэхээр нээлттэй ингээд чөлөөтэй тийм байдаг. Гэхдээ яг одоо энэ ингээд миний л харж байгаа үнцэг тэгэнгүүт манай охины хувьд яг ямар байдаг юу гэж боддог би бас сайн мэдэхгүй байгаа. Тэгээд манай охины мөрөөдөл болохоор ютубер болох мөрөөдөлтэй. Тэгээ одоо бид хоёр утгатай ютубийн дугаарыг бичих ч юм уу эсвэл ээж охины подкаст ч юм уу тий янз янзын санаанууд ингээд хоорондоо ярилцаал ингээд байж байгаа да. Ямар хөөрхий бэ? Надад нэг хязгааргүй юм шиг санагдаад байхгүй юу? Ер нь хүний хүсэл тэгэл нэг юм төлөвлөсөн зүйл ер нь дуусна гэж байдаггүй юм шиг тийм нэг юм зах хязгаар нь байхгүй ажиллаад идэг амьдрал идэг. Тэгэл нэг мэдээлэл эргээл харсан чи 10 жил. Тэгэл дахиад ингээл ажиллаад ер нь нэг тэгдэж штэ ингээл за энэ сар яг ингээл одоо нэг тэгээд энэ зүйлээ хийдаа гэж бодоод төлөвлөн гол эх сард яг нэг өөр шин зүйл гараад ирдэг. Хин нэг өвддөг эсвэл хин нэг ингээд одоо яадан сургууль соёлдоо ордог ч юм уу. За одоо тэр хамаатан тослох боллоо ч юм ингээл цаанаасаа ингээл нэг юм асуудлууд ундраал идэг юм шиг. Тэр хэцдэг өсгөлгүй ингээд энд ингээл ажиллаад тэгж жаал ер нь хин хүмүүс нэг ингээд зөвхөн орсон жил 10 20 жил 5 6 жил ингээд амьдэрсэн. За би одоо Монгол яваад юу хийх вэ? Би одоо үеийнх насаа хот төрчлөө тий. Тэнд одоо би очиж яах юу ямар ажил хийх юм ажлын байр байхгүй, хамт олон байхгүй, найз нөхөд байхгүй. Миний үеийнх ч одоо бүгдээрээ ингээл том бизнестэй болсон. Бүгд л том дарга болсон юм шиг ингээл харагдал. Бидэрт бол тийш л харагддаг шүү дээ. Ингээл сошиалаас ингээл харахаар чинь үеийнхэн бол Монголд ингээл алаалгаа юм шиг тий. Эсвэл бол ингээл хамт олноороо ингээл амар гой зүсаарсан. Би тэнд ингээд батад шингэх орон зай ингээд байхгүй юм шиг нэг ийм мэдрэмж. Яад би нэг яриад байна гэхээр Солонгост 20 жил болсон ихчтэй ярилцчихсан байхгүй юу. Тэгээд их чинь одоо ингээл үнэхээр 20 жил гэж болно гэж бол үнэхээр бодоогүй. Би нэг 2 3 жил болоо л явна гэж бодсон. Гэтэ ингээд энэ амьдрал надад ингээд ерөөсөө энийг гэж бодох те зөвхөн ерөөсөө үгүй байсаар агаал нэг мэдсэн чинь би ингээд 20 жил болсон. Одоо би очиод яах юм? Одоо надад очиод ингээд найзлаа суух найз алга аяг цагаан хуваагаад уух ханчаалга тий одоо хүүхдүүд бүгдээрээ ингээд өөрнөөсөө нисээд явцгаасан бүгд л гэр бүлтэй ингээд лаадж байгальтай би очиж гай болоод яах юм гэсээс их чинь одоо ингээд энд ажиллаад амьдрал одоо эндээ л дуусъя тэгээд чадах хүртлээ хүүхдтэй нэг хаа газар нэг хэрэгтэй зүйлийг мөнгөийг нь явуулдаг ч юм уу тий чадах хүртлээ тэгэл одоо эндээ дуусна да гэсэн хүнтэй таарчсан байхгүй юу Азагийн хувьд ер нь төгсгөл нь хизээ юм шиг санагдаж байна хязгаар байна. Миний хувьд болохоор нөгөө анх хэлжсэн шүү дээ. Яг 2 жил болно байрны зээлээ төлнө. За тэгээд чадвал цаана нэг машины мөнгө хийчихвэл тэгээ болоо гэж тэгчихсэн. Тэгээд яг хоо ерөөхдөө 2 жил болох зорилготой ирсэн. Гэхдээ одоо тэр маань жоохон сунаад дараа жилийн 100 ер нь бол буцаад Монголд очно гэсэн бодол төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд нөгөө Солонгост ирснээр миний амьдрал бас нэг гайхамшигтай зүйл болсон. Би энэ амьдралынхаа энэ антай учирсан гэх юм уу?
Үгүй. Харин тэгээ ерөөсөө нөгөө нэг одоо бараг ингээ энэ үнтэй очих гэж Солонгос эзэрж ирсэн юм шиг те. Нэг талаараа ингээ дижигээ алдаад ч гэдэг юм уу, охинаасаа холж гэдэг юм уу, ингээд хүсч мөрөөдчихсэн ажилласаа гараад ирсэн ч гэдэг юм уу, ийм зүйлүүд одоо жоохон сөрөг гэж бодвол ийм зүйлүүд байсан ч гэсэн нөгөө талаасаа Солонгос ирснээрээ миний амьдрал үнэхээр бүр шал өөр болоод жинхэнэ нөгөө эмэгтэй хүний үнс ингэж юу эмэгтэй хүн хайрлагдаж амьдрах нь өөрөө ямар гоё байд юм бэ гэдгийг ингээ мэдрээ явж байгаа. Тэгээд нөгөө ууланд алхдаг монголчуудын хүрээлэл байдаг, тийм аялал байдаг. Тэгээд ууланд алхаж агаад яг хантайгаа учирж ийсэн. Ихчигээ дагаад ингээд фитнест явдаг болсон, ихчигээ дагаад ууланд явдаг болсон, ихчигээ дагаад ингээд ажилд орсон, ихч маань ингээд тоглоомын үйлдвэрт ажилтдаг, ихчигээ дагаад орсон. Одоо бодохоор ингээд тэр ихчтэй үнэхээр баярлаж талархахаас өөр ингээд юу байхгүй. Чин сэтгэлээс ингээд баярлаж талархаж явдаг хүмүүсийн маань одоо нэг байгаа. Миний амьдрал бодитоор өөрчлөгдөхөд ингээд надад хувь нэмрээ оруулсан тийм юм маань байхгүй. 23 оны 5 сард ээж маань нас бараад 23 оны 7 сард ах ич хоёр дээр ээж байж агаад тэгээд хичээгээ дагаж ерөнхийдөө нилээ явж агаад яг 24 оны 2 сард ууланд нэг өдөр явж агаад 24 оны 2 сард яг Валентины өмнө байхгүй. 2 сарын 11-нд яг тэр өдөр сурагснаа явсан. Одоо нэг автобустай уулын гүрвийнхэнтэй хамт. Тэгээд яг автобустай ууланд яваад би нөгөө юм салган дээр хичээгээ дагаад ингээд явж идэг. Хоол идсэн ч хичээгээ дагаж яваад, ууланд явсан ч хичээгээ дагаж яваад тэгсэн чинь намайг ингээд тэр хичээ маань нэрийг хэлээд азаа ингээд энэ хиний өргөмөл ингээд бараг охин шиг байдیں۔ Ингээд бүхэнд нь ингээд дагаад байж идэг. Бараг энийг ингээд манай хичээ ингээд хувцсан буцаа хаяал бараг азаа тэрийг аваад өмсөн ч юм уу ингээд би нөгөө Монголд байхдаа банкнд ажилладаг байсан. Тэгээ банкнд болохоор нөгөө юм тод өнгөөр ингээ уруулаа бишээ тод өнгөөр юу яах үсээ бодох ч гэдэм хамсаа бодох ч юм уу харилцагчийн анхаарлыг нөгөө саатуулах тийм юу яаж болохгүй. Тэгээд нэг тийм солонгос ирчээд бас хэрэндээ задарч үзнээр санагдаад тэгээд нөгөө яг ингээд үсээ шараар бодож үзнээр санагдаад тэгтээ бас зориг хүрхгүй. Тэнгүүтээ ингэж жаад яг үснийхаа доотлоо энэ хэсгээ ингээ шараар ингээ бодсон байхгүй. Тэгээд тэгсэн чи яг тэр өдөр нөгөө ууланд ингэ явжсэн чи хүмүүс намайг азаа ингээд энэ ихчийнхаа энэ өргөмөл ингэ өсний бодог модгнаас ингээд аваад ингээд өсөө бодол хардаа энэ ингээ өсөө ингээ бодоо явсан чи нөгөө бодог нь хөрөхгүй ингээ өргөдөлтэй талан ингээ байхгүй энэ нэг амтны өсийг хөтөн болгоод өгчгээсэн ингээд манайхан тоглоод яриад маазраал ингээд явсан байхгүй. Тэгээ би тэр өдөр соргосон гарчаад буцаж буугаад тэгээд бөөнөрөө нөгөө заримдаа манай уулынхаа юу байдэ махны шигдэн ороод ингээд хоол идчихээ тэгээ гэр гисгэл рүү явцгаадаг. Тэгээд тэр өдөр сарвсан гарчаад буугаад махны шигдэнд ороод ингээд суусан. Тэгэл би нэрээ тоглож моглол инээ тэрэмэрэг гэл тэгээ намайг ягаад чинь тэр өдөр ингээд ярьж мараал ширээндээ бид нар нэг 8-уулаас суудсан байсан. Тэгээд тэгсэн чинь нэг хүнтэй л ингээд намайг холбоол ингээд харсан чинь нөгөө нэг зурагчин залуу байгаа байхгүй юу. Тэгээд нэг мэдсэн чинь ингээд бит хоёр бүр ингээд тоглоод хайраа мараа болцсон юмстай ингээд угаасаа тэгэл ингээд маарч байгаа хүмүүс чинь юу л ингээд балаар штэ. Тэгээд тэгсэн чинь нэг мэдсэн чинь ингээд хөөе хайраа миний хайр чинь хэрхэн гэдэг үлээ гэж тэгэхээр би оо азтай гэж ингэж мингээл хоёлаа яста хүүхдээ эргэжч гарсан золбоол гэж нэрлэшээ гэд ингээд бүр юу хамаагүй мингээл яриад хийчихсэн аахгүй юу. Тэгээд ингээд маазраал тэгээд ингээд би яг ингээд нэг доош хараа сууж исэн чинь одоо тэр манай нөхөр надад нэг 5 үг хэлдэг байхгүй амар жинтэй 5 үг тэр нь юу гэсэн үг байсан гэхээр одоо амьдрал чинь бүтэн болсон гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд тэр нөгөө маазралтан дээр ингээд миний нөгөө үсийг яриад хувцанаар яриад энэ их чинь юм гэж яриад ингээд тэр ярианаас үүдэлтэйгээр манай хүний амнаас магадгүй тийм үг гараад тэгээд надад яг тэр 5 үг хэлэхдээ бүр ингээд юу вэ гэж ингээд бүр ингээд тэгэхэд амар ингээ анхаарч харсан. Магадгүй тэр нь ингээд энэ чиний одоо энэ амьдралдаа очихыг хүлээж ирсэн хүнжин шүү гэсэн тийм дохио өгсөн юм шиг тийм мэдрэмж надад төрсэн. Тэгээ би ингээд тэр 5 үгийг сонсоод юу вэ гэд ингээ харсан чинь манай нөхөр ингээд одоо л нөхөр гэж ярьж байна л та. Тэр үедээ ингээд нөгөө зурагтай залуу маныг ингээд савханд ингээд мах барьсан миний өдөөс идчих гэсэн ингээ хараа сууж байдаг байхгүй юу. Тэгээд би бүр ингээд гайхаад юу вэ ямар амар үгүй гэж бодоол ингээл тэгээд тэр яриа нь үргэлжлээл өөч наатха бүр нөгөө манай их шмэгч чи наатха бүр аваа чамдаа минь танаа гэрлөө тэгбэт чи сөүлд чи аваад үлдэрэн гэл ингээл маазраа тэгж танилцсан байдгийн. Тэгээд тэрнээс хойш одоо хүртэл яг нөхөр бит хоёрын хооронд гадал явдал гэвэл сонирхолтой юмнууд зөндөө болсон. Тэгээд 23 оны 2 сарда бит хоёр танилцаад 2 сарын 11-нд танилцаад 4 сарын 11-нд манай нөхөр албан ёсоор үерхийгээ санал тавиад бит хоёр үерхээ.
Тэгээд 5 сар, тэгээд 6 сарын 11 дандаа 11. 6 сарын 11-ээс нь би одоо нөхрөндөө нөгөө их ахтайгаа хамт амьдардаг байж байгаа. Тэндээсээ болоо нөхрөндөө нөөж ирээд тэгээ одоо ингээ хамтдаа амьдраад одоо цаашдын ирээдүй зорилго хүсэл мөрөөдлийн нөхөртөө хамтдаа ингээ төсөвлөөд төлөөлөөд хамтдаа төлөвлөөд ингээ амьдарч байгаа. Тэгээ битэрийн хувьд гэх юм бол заавал ингээд Солонгост биш, заавал Монголд биш, ерөнхийдөө ингээд гоё дэлхийг тойрж аялдаг, тийм гоё гэр бүл болъё гэсэн юм мөрөөдөлтэй. Тэгээ аль аль нь ингээд онлайнаар орлого олдог л одоо угаасаа ингээд дижитал ертөнцийн чи өөрөө хүч төрөн ороод ирсэн, онлайнаар орлого олдог, гэрээсээ ажилдаг ер нь хүмүүс байдаг болсон. Дэлхийг тойрж аялангаа ажиллаа явдаг ийм амьдралын нөгөө нэг дижитал нөөмэд амьдралын юм аяг ингээд аль хэдийнэ би болсон юм байгаад байгаа. Тэгээ миний нөгөө түрүүчийн асуултан дээр цаашид харж байгаа, зорж байгаа зүйл гэх юм бол ийм амьдралын хэв маягаар ингээд цаашдаа амьдрахыг хүсэж байгаа, мөрөөдөж байгаа, бодож байгаа. Тэгээд ийм л байна да. Зөв. Би ч гэсэн ингээд угаасаа хурдхан шиг хүмүүс ингээд яваасаа л гэж боддог. Өөрөө үсэнтэй тэгээд. Би эндээ ингээд манаа цууж идөө. Одоо та нар минь явуул одоо сайн л. Хамгийн хараалыг тэгээд чи өөрөө яваач гэдэг. Би яг юу ер нь гэхдээ ингээд за Монгол буцлаа гэхээр бол би бас ингээд дотроо баярлдаг. За ашгүй дээ ингээд нэгдсэн гэр бүлтэй ингээд гоё их орондоо очиод гоё амьдраасаа. Би ч гэсэн магадгүй тэгэл их удахгүй их орондоо очно гэсэн бас төлөвлөгөө байгаа. Тэг бүгдээрээ гоё их орондоо л байвал юу гоё. Эхлэлнээс хойш нэг зүйл асууя бодоод чи хоёлаа түрүүн гоё нөө ээжийнхаа тухай ингээд гоё дурсамж ярьсан шүү дээ. Тэрэн дээр ээжийн нэг хилдэг айгу гоё үг байдаг шүү дээ. Ингээд санаанаас ерөөсө гардггүй. Жишээлбэл манай ээж дандаа ингэж ярьдаг байхгүй. Чи яаж чаддгүй, чи чадна штэ, чамд ингээд бүх зүйл байна те, потенциал байна, хүмүүстэй адилхан эрүүл саруул бий байна. Чи чадна л гэж бодох юм бол чиний санаанд л багтах юм бол чи бүгдийг хийж чадна гэдэг байхгүй. Тэр нь болохоор ингээд нэг юм заавал ээжийн гаргасан дүрм үг ингээд биш мөртлөө багаас ингээд тархинд хүмүүжилт ингээд яг тэр үг ингээд бүр ингээд хадагдсан гэх юм уу, яг ингээд зурагдсан. Ер нь ямар нэг зүйл хийх болохоор л ээжийн тэгж хэлдэг байсан тэр хүмүүжил ингээд нэг толгойд орж ирээддэг. Би яаж чадахгүй гэж би бол нэг хийгээл үзэл алдъя те, миний санаанд багтж байгаа юм чинь гэдэг нэг юм хүмүүжил суудсан. Тэр шиг одоо ингээд ээжигээ бодохоор ингээд сэтгэлд дулаахан те, чамд ингээд хамгийн хүч өгдөг тэр гоё дурсамжаасаа хуваалцаач ер нь юу гэж хэлдэг вэ? Одоо чамд ямар одоо зүйлийг хийлж гоё хүч өгдөг байсан. Ээжигээ нэг гоё талаас нь те, сайхан талаас нь дурсвал. Яг хоо тэгээд манай ээжийн хувьд гэх юм бол өөр айгуу тийм дайчин хүчрхэг тийм бизнес вумен гэдэг шиг тийм эмэгтэй байсан. Ерөнхийдөө нөгөө манай ээж хэлэн гэхээсээ илүү үйлдэлээр амьдралаараа харуулсан гэх юм уу? Зүгээр ингээд хүн хүсэх юм болвол зорих юм болвол ингээд юу яд юм аа, хүсэж байгаа зүйлээ хийж чаддгиймаа гэдгийг зүгээр бодит амьдралаараа үйлдэлээр харуулсан болохоор яг нөгөө нэг тэр үед тэгж хэлжсэн да гэж яхаас илүү манай ээж ямар эмэгтэй байлаа, юуг миний нүдэн дээр хийж бүтээн байгууллаа, ээжээсээ би юуг сурч болох вүлээ, одоо тийм хүчрхэг дайчин тууштай тий хөдөлмөрч тэр зан нь одоо миний хувьд үлгэр дуурайл болоод үлдсэн гэж. Ээж гэхээсээ илүү бас миний амьдрал бодитоор нөлөөлдөг, тусалдаг, дэмждэг. Одоо хүртэл миний охин ингэж чадна гэж дэмждэг хүмүүс манай аав байдаг л да. Ээжээсээ ч тэр аваасаач тэр айл нэлээс нь ингэ суралцаал одоогийн би ингээл бүрдээл амьдрал өсч хөгжүүл ингэ явж байгаа. Тийштэй аав гэснээс хоёлаа гоё аавтай гоё үг хэлээ л да. Одоо ингээд энэ бичлэг хоёлаа ингээд хатгалаад үлдэн штэ. Тэгэхээр ер нь л хүн чинь ер нь тэгдэж штэ. Ээж маань гэл ээжигээл ер нь охтод ер нь тэггэлээдэг те аман дээр. Тийм гол ингээд аав өвддгөө юм шиг, аав уйлдгөө юм шиг, аав уйлдгөө юм шиг гэдэг шиг нэг юм гоё аавтай дараа нь бадгүй энэ бичлэгийг үзэх юм бол те аавтай гоё зориулаад хоёлаа ерөөсө контролдохгүйгээр бүр яг л нэг аавтай зориулаад гоё үг хэлвэл. Яг хоо манай аавын хувьд гэвэл намайг жоохон байхаас одоо хүртэл ингээд бүх зүйл дээр тултал дэмждэг. Бүр ингээд сайн ч зүйл байсан, муу ч зүйл байсан бүх зүйл дээр тултал дэмждэг. Тэгээд тийм хүн одоогоор хүртэл ингээд манай аав маань эрүүл саруул ингээд амьдраад Монголдо охин өвлөгээд ингээд байж байгаа. Тэгээ аавтай холбоотой нэг дурсамжаа хуваалцах юм бол манай аав банкнд ажилладаг байсан. Намайг жоохон байхад тэгээд яг тухайн үед аавтайгаа ингээ уулзгаад өдөр банкн дээр нь цайны цагаар нэг хичээл тараад очдөг байхгүй. Тэгээ очсон чинь яг тухайн үед манай аавын тэр ажлын эгч нар амар гоё харагдаад. Тэгээд би та нар яаж юм гоё байд юм бэ гэсэн шиг ингээ манай банкны нууцаа гэж хэлжсэн байхгүй.
Тэгээд би ерөнхийдөө ингээд ааваасаа үлгэр дуурайл аваад ч гэдэг юм банкны ажил ямар гоё юм бэ гэсэн юмыг багаасаа нүдэрээ харж өссөн. Дээрээс нь манай аавын хамт ажилладаг байсан эгч нар айгүй гоё эгч нар. Тэгээд тэр эгч надаа нэг удаа манай банкны нууц гэж хэлжсэн. Тэнгүүт миний шууд ингээд шар хөдлөөд за би тэгвэл танаа ингээд банкны чинь нэг хэсэг болчихлоо гэж шийдвэр гаргаж ирсэн байхгүй юу 8 дугаар ангита. Тэгээд сургуулаа төгсөөд банкнд ажилласан. Наашаа ирэхээс өмнө 7 жил банкнд ажиллаж байхад ирсэн. Тэгээд нэг удаа бас яг нэг тусланд явах гад тэгээ аавдаа ингээ хэлсэн. Аавын ажил дээр очиод аавдаа хэлээд аваа 50,000 гинэ. Ээж тэглээ хэлсэн. Ээжээ би ингээ тусланд явах гэсэн юм аа. Надаа 50,000 төгрөг өгч гэсэн чинь аваас авах гэдэг. Тэгэхээр наваас авах гад аавын ажил дээр авах гэж аав дээр очиод ингээ за юу гэж хэлхийн сонсъё гэд аав дээр ингээ ажил дээр нь очисон чинь манай аав ингээд 50,000 гэснээр яна аавд надад мөнгө алга за байж байгаа гэснээр гараа авчдаг байхгүй. Тэгээ буцаж орж ирээд надад тэр 50,000-ыг өгөөд би тухайн үед наримд төслөнд явж исэн. Тэгээд аав тэр 50,000-ыг яаж олсон гэхээр тухайн банкныхаа нөгөө хамгаалагч хийдэг гэсэн байхгүй. Хамгаалагч нар хоорондоо ярьдаг юм том хар станц байдаг. Станцад утас юу гэдэг. Яг тухайн үеийнхээ үнэлгээгээр 300,000 төгрөгийн үнэлгээ те. Тэнгүүт тэр байгууллагын өмчийг гараад сайхан гар ламбардчаад ороод ирсэн байгаа байхгүй юу. Манай аав бас байгаа л ийм л бүсүүлдэг хийдэг. Байгууллагын өмчийг ламбардаад орж ирээд өөрөө ажилтг болохоос өөртөө ингээ айхгүй аавынхаа тал дээр ингээ жишээ дурдаад яриад их юм бол зөндөө олон сайхан дурсамжууд галзуу юмнууд кейсүүд байгаа. Тэгээ одоо ингээ галзуу кейс ярьчих. Галзуу кейс гэвэл тэгээд манай аав чи ингээд зүгээр байгаа нь өөрөө амар марзан байхгүй юу? Зүгээр байгаа нь өөрөө марзан. Ямар сандаа манай охин манай аавыг заалны өвөө гэж нэрлэдэг. Жохон байгаасаа нөгөө өвөө эмээ гэд ингээд аавынхаа талын өвөө эмээ, ээжийнхаа талын өвөө эмээ гэд ингээд юу яа штэ. Ингээд нөгөө нэг одоо ялгаад ингээд дууддаг штэ. Тэнгүүд манай охин манай аавыг заалны өвөө гэдэг. Манай аав чи ингээд заал мал аваад ингээд хамаа намаагүй явал тэгээд харин нэг удаа ингээ аавыг миний охиныг харж игээд үлдээчихэд гараа явахгүй юу. Тэгээ буцаад ирсэн чинь тэр орон сайхан гар миний охиныг дагуулж яваа зааланд аваачаад тэр чинь нөгөө дөнгөж хөлд авчаад нэг удаагүй нэг сууж мууж сураал нэг тийм л байсан. Хоёр арай хүрээгүй ой гарын марантай. Тэгээд зааланд аваачаад яг заалны нөгөө хажуу талын сандал байдаг шүү дээ. Сандал дээр суулгаад нөгөө заал авсан чинь бөмбөг нэрч миний охины толгойн дондор нь цохоод. Тэрийг би дараа нь мэдээд. Гих мэдчлээ ингээ юм юм. Тий, сахилгагүй зүгээр байгаагаар өөрөө сахилгагүй. Тэгээд зүгээр бараг л нөгөө нэг автагаа бол ингээл андаа мандаа гэдэг шиг хаа намаагүй надад ерөөсөө ингээд нэг тийм ичид зовоод ч юм уу би алдаа гаргачлаа гэдээ аваас айж хичээд ч юм уу тий. Тийм юм байхгүй. Нэг удаа би бүр автагаа хамт архивж ирсэн. Би тэд бөөнөрөө ингээд суугаад ягаа. Тэгээд би хоёлаа энэ тасархаа үзгүй. Яг тухайн үед ч ингээл тоглоод энэ гэхдээ жоохон мод шээж магадгүй л дээ. Гэхдээ зүгээр миний хувьд автаа үнэхээр юм чөлөөтэй ингэж хэрэглэдэг. Юу ч нууж хаахгүй. Яг нэг усын баяр болоод манай ах トゥ хамаатан садан цогцраал ингээл жоохон удаа гадаа гарч нэг орхог боодог гэдэг ч мэдээл. Тэгээ тэрний дараа ингээд жоохон халаалт авцсан. Тэгэхэд ингээд надад аавынхаа хажууд уухгүй мөхгүй гэсэн юм ингээд байхгүй хамаагүй тэгэл уугаа. Сүүлд наа битэр үлдчихдэг байхгүй юу. Тэгээд за хоёлаа хин тасраа үзэхгүй гээ тэгээд нас нэг тийм болж исэн. Тэгээ одоо яг мэдмээр байна. Тэгээ нэг өтөлж яваа би өсч яваа гэдэг шиг тэгээд банкныхаа шоколаар бас тэгээ ардан гарна штэ гэхгүй юу. Хөөе таав тасарсан юм уу? Тий аав тасарсан байдгийг маргааш нь тэгээ аавар бантын хэлсэн байдгийг гэдэг шиг. Тэгээ одоо надад ингээд бас нэг одоо Монголд очиод хийж үзэх нэг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр манай аав залуудаа ээжийг найрахтаа манай өөр амар гоё дуулдаг гэсэн. Гэхдээ би яг нэг их сонсож байгаагүй. Тэгээд манай аав ээжийг найрахтаа дуудаж өсөөр хагаад ингээд найраад аваа суудсан гэсэн. Тэгээ одоо надад боддог нэг мөрөөдөл нь би Монголд очихоор аавтайгаа хамт караокед орж дуулж үзэх юмсан гэж боддог. Хамт ерөөсөө ингээд дуулж хараагүй. Хамгийн ойрын аавтайгаа хамт хийх гэж байгаа зүйл гэвэл энэ байна. Тэгээд энэ бичлэгээрээ дамжуулаад аавдаа юу хийх гэсэн гэхээр зүгээр л миний аав болж турсан тий байгаагаараа ингээд надад хангалттай байдаг. Бүх зүйлээр туслаад дэмжиж миний охин чаднаа аав нардан байна гэд ингээд байгаа нь өөрөө үнэхээр хангалттай байдаг. Тэгээд аавдаа бол ингээд чин сэтгэлээсээ хайртай шүү. Үнэхээр ингээ гоё амьдралыг хамтдаа бүтээнэ. Монголдо очиод аавтайгаа охинтойгоо хантайгаа тий ирээдүйд төрөх зөндөө олон маа нартайгаа хүүхдүүдтэйгээ ах トゥ хамаатан саднараа маш гоё амьдралыг бүтээгээд ад жаргалтай амьдрнаа л гэж
хэлмээр байна да. Аавыгаа ярьсан чи ингээд шүмнэлмэс ангираад ингээд яах гэдэг шүү. Аав охин биш чи угаасаа. Тийш дээ би чи аав охин шүү. Аха. Тийш дээ аауд угаасаа би бас тэгж боддог гэсэн жоохон бахтай. Энэ аав үйлдэггүй, аав ээлдэггүй яг тэр үнэн те. Аав ингээл угаасаа нэг карманаасаа ингээл чихэр данаа гаргаж ирээл өөрөө идтгүү юм байсан юм шиг байгаа. Одоо бодоход тэгэл тармаалчтай. За өгөндөө гэж бүрхийг тармаалсан. Тэгэл ер нь аавын нөмөр болвол ялцчгүй айл дэрийг угаасаа авч явдаг гэдэг учир нь тийм л байдаг хальтаа. Тэр хүний нөмөр нөөлөг халамж гэдэг бол охтууд ер нь өрөвгт нь бол тэгэл насан туршдаа л уул шиг яг л юм хангаа шиг тэнгэр шиг дэлхий шиг бодож төсөөлж ирсэндээ тэгэл аавгаа би ч яг одоо ингээд чамайг ярьсан чинь аавгаа гой чанаруудыг бодоод ингээд амар санаж байна. Тэг гэдэг бол аавас бас нэг надад аяйгуу том сургамж гэдэг юм уу зүйл болохоор манай аав ингэж хэлдэг байсан. Эмэгтэй хүн хизээч мөнгөгүй байж болохгүй гэж хэлдэг байсан. Тэгээ жоохноос ахуулаад бүр бага ангид жоохон байхад надад байх ёстой мөнгөний доод хязгаар 500 төгрөг байсан. Тэгээ жоохон анги өсөх тусам жоохон нэмэгдээд яг 11 мэгдүгээр ангид орсон үед бол нөгөө мөнгөний маань хязгаар 5000 болсон байсан. Тэгээд 5000-аас ч доошоо ороод ирэх юм бол аавдаа хэлээрээ эмэгтэй хүн хизээч мөнгөгүй байж болохгүй гэж хэлдэг. Тэгээ оюутан болоод ирсэн чинь нөгөө 5000 маань 20000 болоод 100000 болоод тэгээд ер нь одоогоороо хүртэл ингээд эмэгтэй хүн мөнгөгүй байж болохгүй гэдэг тийм юм надад суудсан ч гэдэг юм уу. Тэгээ нөгөө нэг энэс үүдэлтэй миний амьдрал нэвшил болсон зүйл нь хүнд дансны доод хязгаар гэж байх хэрэгтэй юм байна. Одоо нэг юу гэдэг тий тодорхой хэмжээний мөнгөнд дүн байгаад эндээсээ доошоо орчих юм бол за би мөнгөгүй болж байна гэж бодох ч юм уу. Тийм зүгээр яг миний хувьд зүгээр хувьд ч гэдэг юм уу. Миний хувьд ингээ амьдралд жоохон суудсан байдаг нэг юм бас байгаа юм байна. Яасан ч ямар гоё юу бэ? Бодлоо тий яг ингээд суралцмаар санагдлаа. Надад шууд ингээд авмаар санагдчих шít. Нэрэл дасны хязгаар гэж байх хэвээр ер нь битээ үнд ялтангуй тий. Тийм байна. Би за чиний нэг би холгааллаа. Холгааллаа. За тэгээд бичлэгийнхаа төгсгөл бас гоё охиндоо удахгүй мэдээж уулзсан тий удахгүй эрхчлээс ингээд ер нь очих төлөвлөгөөтэй байна гэж. Гэхдээ за болио л да за 18-тай охин энэ бичлэгийг дахиад үзгэлтэй. 18-тай, за 28-тай, 38-тай, 48-тай одоо хидтэй энэ бичлэг ингээл насан туршид ч юм байна. Хизээд ингээд үтсэн баадгүй чи битэрийн хороогоос ингээд явсны дараач үзэх юм уу те. Яг чи ингээд өөрөө энд байгаа юм шиг, охиныхоо дэргэд байгаа юм шиг ингэж бодоод өргөл сэтгэлтийн нэг юм гоё амьд одоо үлдээсэй гэсэн тийм гоё үгс байвал охиндоо хойлоо захижуултээ гэдэг. Миний охин 18 настай да ямар болсон байхыг би төсөөлж мэдэхгүй байна. Тэгээ миний охин ээж болоод ямар болсон байхыг би бас төсөөлж мэдэхгүй байна. Тэгээ магадгүй би ээжигээ алсан шиг миний охин ээж нь би байхгүй болсон үед амьдралыг ямараар төсөөлж яаж ахыг би бас хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ингээд одоо би охиндоо хэлдэг юм нь миний охин үгүй гэж хэл сураарай. Хүний өдөөс өөрийнхөө хэл хязгаарыг тогтоогоо тий хиймээргүй байвал хиймээргүй байх гэж хэл сураарай. Үгүй гэж хэл сураарай. Хийх албатай биш шүү дээ. Сургуульд ч гэсэн заавал сурах албатай биш миний охин. Сургуулиасаа гармаар байвал гарч болно шүү дээ. Сургуулиасаа гараад чи өөрөө хийхийг хүссэн зүйлээ хийгээд ютубер болох үнэхээр мөрөөдөлтэй байгаа ютубээ хийгээд тэрүүгээр орлого олоод яаж ч амьдрч болно гэж зүгээр ингээд хэлдэг ярилцдаг. Тэгтээ яг хоотоогоор сургуультай яваад яадаг л та зүгээр ингээд сургууль гэдэгтээ жишээ аваад тэгээд ярьдаг. Тэгээд одооноос ингээд би охиноосоо байнга чиний мөрөөдөл юм бэ? Чиний хүсэл юм бэ? Чи ирээдүйд яаж амьдрах гэж өөрийгөө төсөөлдөг вэ? Аз жаргал гэж чиний хувьд юу юм бэ? Чи юу төсөөлдөг вэ? Мөрөөддөг вэ гэж ингэж битээр ярилцдаг. Тэгээд ирээдүйд байгаа дүлгөөнөөдөө ээжийн хөрхөн дүүдүүдийн хандаад хэлэхэд ингээд зүгээр гоё өөрийнхөө гоё гэрэлдэж амьдраарай тий юу хүсэж мөрөөдж ин тэр зүйлээ хязгааргүйгээр хийж амьдраарай ээжийн зүгээр чин хүсэл бол энэ шүү эмэгтэй хүн өөрийнхөө үн цэнтэй гэдгээ мэдрэх хэрэгтэй хайрлагдах хэрэгтэй эмэгтэй хүн хайрлагдгал хэрэгтэй эрхлэл хэрэгтэй өөр ямар ч эрх байхгүй л гэж ингээд одоо боддог тэгээ одоогоороо нөгөө аав маань намайг жоохноос ингээд аавын эрхэм нандин охин гэд өсгсөн шиг одоо ингээд аавын тийм нандин охиныг хайрлаж байгаа хань нь өөрөө бас тийм нандин гэдгийг мэдрүүлээд хайрлаад үн цэнтэй гэдгийг ойлгуулад ирэхээр улам илүү гоё өөрөөрөө гэрэлтдэг өөртөө итгэл нэмэгддэг гэдэг юм амьдралын аз жаргалыг мэдрээд ингээд явд юм билэ.
Тэгэхээр охиндоо бол хандаж хэлэхэд тэгээд өөрийнхоороо гоё үн цэнтэй гэрэлтээрээ өөрийнхоороо байгаараа чамайг өөрөөрөө байхад угаасаа чиний тэр эрчим энерги чиний зүрх сэтгэл чамд татагдаад ирэх тийм гоё ханин ч гэсэн гараад ирнэ. Тэгээд охиныхаа амьдралыг бол сайн сайхнаар аз жаргалтайгаар төсөөлж байгаа. Тийм л энэ да. Хайртай шүү дээ. Тийм хайртай шүү. Яна хайртай шуугаа мартсан биш үү? Ямар амир. Харин зүгээр шүү дээ. Гэтэ тэр чинь угаасаа мартахгүй шүү дээ. Чиний сэтгэлд угаасаа яг нэг гарч байгаа үг болгоноос ч угаасаа хайртай шүү гэдэг үг артан байж байгаа. Тэгээд ямар гоё. Тэгээ одоо охиндоо аавда тий гэрийнхандаа Монголд байгаа ах トゥ нартай одоо юу гэдэг намайг таньдаг бүх хүмүүстэй л тэгэл чин сэтгэлээсээ хайртай шүү. Тэгээд одоо миний хувьд гэх юм бол өөрийнхөө хүслээр өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд өөрийнхөө хүсэж байгаа амьдралаараа ингээм амьдраа явж байгаа. Тэгээд магадгүй их орноосоо аав ээжээсээ охиноосоо хол байгаа юм шиг боловч сэтгэл зүрхээрээ ингээ ойрхон байгаа шүү. Тодорхой хугацааны дараа их орондоо очиод тэгээд гоё аз жаргалтай амар тайван амьдралыг бүтээгээд амьдрнаа л гэж бодож байна да. За баярлалаа. Үнэхээр гоё чин сэтгэлээсээ ярилцсанд азаадаа холбоор талархаад барахгүй байна. Тэгээд хэн бодогдуулсан ярьсан боллоо. Би бас охинтой. Миний охин бас Монголд байдаг. Тэгээд чиний сэтгэлийг бол би яг 100% гэж хэлж чадахгүй ч гэсэн 70-80% тийм бидгүй магадгүй өөр мэдрэмжээр яг адилхан хувьтай ч юм уу. Би бол ойлгож байна. Маш сайн ойлгож байна. Тэгээд уртхан шиг л охиндоо очиорой. Уртхан шиг л очиорой. Тэгээ гоё аз жаргалтай амьдараа. Хамгийн гол нь эрүүл байгаарай тий. Эрүүл байх юм бол тэгээд ер нь би ер нь ингээд подкастт орсон хүмүүстэй дээж хэлдэг байхгүй. Аз жаргал яах вэ? Эрүүл байгаарай тий. Тэгэл эрүүл байхад аз жаргал өөрөө л тэгэл эрүүл мэнд юм байлээ. Тийм болохоор хүн амьдарч байгаа, амьсгалж байгаа, эрүүл байгаа. Тэгээд гэр бүлээрээ илүү бүтэн байгаа нөхцөлд бол тэгэл бүх зүйл ер нь боломжгүй зүйл гэж байдгүй юм шиг санагддаг. Чи сансан л бол чиний санаанд багтжил байгаа бол чи хийж чаднаа л гэдэг. Тий, хийж чаднаа л гэдэг. Тэгэхээр чамдаа эрүүл хийхийг хүсье. Ээжтэйгээ адилхан тий, аавтайгаа адилхан бид нар чинь тэгэл тэр хүмүүсийн л үр үндэс шүү дээ. Тэгэхээр чи өөрөө хүчтэй юм мондаг юм битээ болохоор чиний үр үндэсээс угаасаа л чамайг дөөрийнх нь ойлгомжтой тий. Тийм болохоор үнэхээр гоё ирээд үнэхээр гоё гэр бүл ямар гоё юм бэ л гэж бодож чинь. Тэгээ чамд аз жаргал хүсье, эрүүл хийхийг хүсье. Настай холбогдоод ингээ гоё чин сэтгэлээсээ ярилцах боломж олгосон. Маш их баярлалаа чамд. Тэгээ нөгөө нэг пост хийсэн шүү дээ тий. Тэгээ хараад яагаад хандаад би ингээд оролцоо гэдгийгсэн гэхээр чиний өөрийн чинь ингээд байгаа байдал эрчим энергич гэдэг юм уу? Өнөртөө бас ямар гоё хийдгийг, ямар гоё үнэрнүүд гаргадаг, ямар гоё нандаа харагддیں۔ Тий. Тэгээ зүгээр яриагийн тий нөгөө бусад подкастуудыг бас орж сонирхож үзсэн л дээ. Тэгээ нөгөө өнөртөө усны өө байдаг шүү дээ. За нөгөө орчлон наран цэцэг гэсэн фейсбુક хаягтай. Тэр өөдөө ярьсан яриаг үүсэн. Тэр өөг ч гэсэн би бас ингээд одоо шүтдэг гэх юм уу, караашдаг гэдэг юм тийм байхгүй юу. Тэгээд чиний өөрөө байгаа байдал зочтой хүндлээд ингээд ярьж байгаа яриа тэр болгон чи ингээд надад таалагдаа. Тэгээд одоо өөрийнхөө амьдралд гоё дурсамж үлдээ гэж би бодоод тэр шийдвэрээ гаргасан. Тэгээ миний хувьд ч гэсэн үнэхээр гоё нандин яриа байлаа. Ойрд яг энэ сэдвээр хүмүүстэй ярилцаагүйгээрээ ингээд ярилцлаа. Тэгээд оролцсондоо баяртай байна. Тэгээ чамдаа ч гэсэн амьдралын аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөе. Аянга ТV-ийн одоо подкаст те ажил үйлсдэн ч гэсэн томоос том амжилтыг хүсье өрөөё. Баярлалаа гэж хэлмээр. Баярлалаа. Бас ярилцсан маш их баярлалаа чамдаа ч гэсэн баярлалаа баяртай. Норсон би хатсан сэтгэл минь үтэй надад